За орой минь загас хэдэн газарлаа ширэлжтэй юм. Манайхаа орж ирж байгаагууд нь бас нэг хэдэн газар ширэлжүүл. Айгуу сайн байна. Тэ. Мэдээллийг аль болохоор олоолаа очиж олоолаа сонсох ёстой. Аль болохоор олон хүнд хүргэх ёстой гэж би бодож байна. Сэгсэл ширлээдэг. Та нар ширлээд ах юм бол би ч гэсэн урамтай ярих гээд байна ч гэж. Одоо энэ нүүрсний улгайчууд энэ авилагчдыг шийтгэхгүй бол нөгөө оюун эрдэнэ анх оюун эрдэнэийг шоу ажиллагаа гэж шаагаад нэг худлаа сүр дуулан шаагаад хинч баригдаагүй, хинч хоригдоогүй зүгээр entertainment шоу шаагаад өнгөрсөн. Хэрвээ энэ удаа ийм ноцтой асуудлуудыг зүгээр өнгөрөөх юм бол би баахан хүн урайлаад Непалтахгүй заяа. Тэгэж ховцмовцээ нураад тэгээд өнгөрөхгүй. Тэстэ амьд нь хүрнэ гэж үзэндээ. Нүүрсний мөнгө хайчдгийг. Одоо би та нарт өөрийнхөө олд сонсныг л ярив. Бид нар бол амар оюун эрдэнэ хамраа сүүлэн айсгалан чигээр арай хитэрсэн байлээ шүү дээ. Одоо энэ нүүрсний мөнгийг бид нар ч хятад руу гаргаад яадаг гэсэн гэхэлэр мөнгөний авахгүй оронд нь материал авдаг гэсэн гэж байна. Ерөөсөө нүүрсний улгайчууд дотроос бэлэн мөнгө авдаг хүн ганцхан дунд хуруу Жэмүнкот нөгөө яруу найрагч Жэмүнкот л хятадуудаас бэлэн мөнгө авдаг гэсэн гэж. Ерөөсөө 7 хоног болгон том джиптэй урагшаа давхиал урагшаа хятадын ил рүү очиод машиныхаа араар ерөөсөө битүү мөнгө ачаал доллар яан ачаал орж ирдэг. Бусд нь болохоор энэ Улаанбаатар хотод нэг амар том шилэн барилгууд баригдсан шүү дээ. Огцом. Ерөөсөө барилгын материал авчдаг. Барилгын материал аваад энд эндгүү битүү хаус хороол барайл хичнээн тэр бүмийн үнэтэй байшингууд барайл. Тэгээ одоо эднэрийн бүгдийг нь улс хурааж авах хэрэгтэй шүү дээ. Бэлэн мөнгө байхгүй ингээ баахан материал оруулж ирээд барилга барьсан. Одоо Улаанбаатар хотын хамгийн үнэтэй шилэн барилгууд нүүрсний улгайчууд. За энэ хоёр сайд нэг юм хэлжсэн. Одоо энэ Баянгол жошдуудлын уртлын гэрэг таавар гэж байгаа шүү дээ. Гэрэг 15 давхар. 15 давхрыг тэр чигт нь худалдаад авчихсан. Гэхдээ зүгээр ч худалдаж аваагүй зөө. Айлгалаад эрхгээтлээд дарамтлж агаад бараг дээрмээр авсан байна. Гэрэг тааварыг барьсан тэр барилгын компани захирлыг хуурамч хэрэг үүсгээд шоронд хорьсон байна шүү дээ. Бас хэнийг үлээ, хэн сайдын хүүхдийг үлээ шууд бариад шоронд хориол. Тэгээ гарын үсгээ зурхгүй бол хүүхдүүд чинь шоронд шаана гэл хүний бүр барьцаалсан гэмт хэрэг биш. Ийм аимшигтэй гэмт хэрэг хийжсэн. Хүүхдийг барьцаалдаг, ар гэрийг барьцаалаад хориол. За энэ гэрэн дээр гарын үсэг зурхгүй эсвэл сайдын саналаа өгөхгүй хүүхдүүд чинь ингэ шоронд нухна штэ гэж айлгаж байгаа гарын үсэг зурлаад байна. За гэрэг тааварыг барьсан барилгын компани захирлыг барьж авсан. Бариад хэрэг үүсгээд хорцсон. Тэгэд тэр чин уг нь бол 5 тэрбум төгрөгийн байшин гэж. Тэр 500 м квадратыг одоо нэг 10 орчим саяар метр квадратыг 10 саяас дээш л бодно л доо. Ер нь багаар бодоход нэг 10 сая төгрөгөөр метр квадрат. Яг Баянгол жошдуудлын гэрэг тааврын 15 давхрыг Hero Entertainment тэр чигт нийцэлдэг. Тэрний метр квадрат нь 500 м квадрат гэж байна. Түү биста. 500 м квадрат дотор студент байрладаг. Тэгээд нэг 10 саяар бодох юм бол нэг
ойролцоогоор 5 тэрбум төгрөгийн үнэлгээтэй. Ийм байрыг 1.3 тэрбум төгрөгөөр метр квадратын 3 саяар өгөхгүй бол алан шүү биз даа гэж эрхээдлээд дарамтлаж байгаа худалдаад байна. Энэ хүн барьцаалж байна. Хүн барьцаалсан гэмт хэрэг. Хүнд хилс хэрэг тогт шоронд орж зовоож жагаад гарын үсэг зурулж юуны дээрэмддэг. Ийм юмнуудын одоо яаж шийдэх ёстой юм бэ? Монгол улсын 21 аймгийг одоо Дархан Улаанбаатарын зам шиг замаар холдох мөнгийг эдгээр хулгай хийсэн. Монгол улсын 333 сумыг авто замаар холбох тэр их мөнгийг эдгээр хулгай хийсэн. Налайх шиг 2 том хот барих мөнгийг хулгай хийсэн. Дандаа хууль бусаар. Ийм гэмт хэрэгтэнгүүдтэй хатуу хариуцлага тооцохгүй бол энэ хоёроо хууль зүйн дотоод хэргийн сайд энэ хоёроо та ажлаа яг шудраг хийж чадвал та яг одоо танд Монгол улсын баатар болох үндэсний баатар болох алтан боломж чи ирчээд. Хэрвээ та МСС-ийн хүн байгаад хэрвээ та Сүүбат улдын шургаагаар энэ ажлыг хийж байгаа бол та Монголын түүхэнд хамгийн хадгийн песта болж бичигдэнэ. Таны ам нас руу монголчууд өөрсдөө халтна. Таавал дэсрэх бөмбөг барьчаад өөрийгөө тойруулаад бөөн дэсрэх бөмбөг тавьчаа сууж байгаа хүн. Одоо хэдүүлээ ажиглая, шаардъя. Одоо тэр оюун эрдэнэ, данх оюун эрдэнэ, амар баясгалан, хээро энэний хамаарал бүхий л хүмүүс хангалттай тоглолоо шүү дээ. Хангалттай тоглолоо. Хангалттай их цуслалаа. Аимшигтай санаанд орохгүй хэрэгүүдийг хийсэн байна. Аимшигтай амар юмнуудыг эдгээр санаачилж хийсэн байна. Энэ бүгд нь ил болж шүү дээ. Хэрвээ энэ хоёр МСС-ийн хүн биш, тэгээ Сүүбат улдын утсан хүүхэлдэй биш. Үнэхээр шудраг үнэний төлөө явж байгаа бол энэ хоёроо би чамайг амиараа хамгаална. Хэрвээ чам руу хандсан ямар нэгэн жагсаал цуглаан болох юм бол би тэр жагсаал цуглаанд очиод алдсан. Зандан шатар энэ хоёрод монголчууд үнэхээр сүхэрч байна. Үннийг хүсэж байна. Би үнэн байгаасаа энэ хоёр шудраг байгаасаа гэж би үнэхээр хүсэж байна. Чин сэтгэлээс. Хэрвээ чи худлаа байх юм бол би болон бидний хэсэг нөхдүүд амиа өргөнө. Та нарт алалцсан. Одоо цаг нь болцсон. Бүх юмыг худалдаж авч ирсэн. Нохоонууд. Бүх хөрөнгийг хураах хэрэгтэй. Насаар нь хормоор байна. Одоо хил гараа цухтаах үе. Нөгөө элбэг дөрж шиг, сайхан бэлэг шиг, сахал эрдэнэ бэлэг шиг, нөгөө л гадагшаа гар цухтаа шиг, жэмүнкот шиг, нөгөө аюур сайхан шиг ингээ гадагшаа гараа цухтаачих. Одоо нин тэргуунд маш яралтайгаар энэ хүмүүстэй хөлийн хориг тавь. Одоо Хээро Баатараа ирэхгүй. Хээро Баатараа Японд явж байгаа. Тэр ирэхгүй. Одоо тэр жигтэй цаашаа цухтаа. Одоо эдгээр сүүлийн арга асар их мөнгөөр санхүүжүүлээд томоохон хэмжээний жагсаал зохион байгуулна.
За зандан шатар ерөнхийдөө зандан шатарыг одоо гүтгэхэд эхэлсэн байлээ. Одоо зандан шатрыг ерөнхийлөгчийн хамгаалалтаас салгахын тулд ерөнхийлөгч хөрөл сүхээс одоо нэг номер шүү дээ. Салгахын тулд дунд нь ясаач эхэлж байна. Фэйсбүүкээр тийм мэдээнүүд явж байна. Хөрөл сүхийг ерөнхийлөгчөөс буулгая. Хөрөл сүхийг яа гэдэг яриаг зандан шатар ярьж явсан гэдэг одоо ховч ч юм уу тэг хоёр хүний дунд ясаж эхэлж шин. За бүгдээрээ хулгаач гэж яригдвэл одоо гавтгаарахгүй. Одоо л их хурлаас хэн нь хулгаач хэн нь биш гэдэг нь одоо тодорхой болох гэдэг. Одоо бүгдээрээ ямар хулгай хийж яхад нь хажууд нь хараа зогсож ирсэн биш. Бүгдээрээ хулгаач гэж орилгоос илүүтэй зандан шатрын талд хідэн хүн байна. Зандан шатрын эсрэг хідэн хүн байна. Инх хоёрыг хамгаалж байгаа хідэн гишүүн байна. Инх хоёрын эсрэг хідэн гишүүн байна. Ингээл ус тос хоёр ялгаарчна. Энэ бол Монголын ард түмэн авилгачтаас салах. Монголын төр хулгайч нараас салах. Боломжоо хулгайлуулсан ард иргэд шудраг үннийг харах. Монгол улсын ардын хувьсгалаас хойш энэ 104 жилийн түүхэнд хамгийн том түүхэн боломж ирж байна. Одоо өстой төрийн дээд тушаалтангууд, дунд албан тушаалтангууд өстой бужигнаа бол. Энэ дээр яалаа те нөгөө байшин л өртсөн шүү дээ. Нотариатын хүнд хахтал мөнгө өгөөл хуурамч гарын үсэг зуруулаад нотариатаар батлуулж аваад ингээ хүний байшин дээрэмдэж байгаа. Үгэл бүтэн байшин дээрэмдэж. Энэ хулгайчууд ч. Тэгээ нөгөө нотариатаар хуурамч гарын үсэг зураад нотариатын баталгаа гаргаж өгсөн хүн баахан мөнгө авангуудаа Америк гараа зогтооц. Одоо Америкт байгаа. Эдгээр ямар амар гэмт хэрэг хийдэм бэ? За нууцын гэрээнүүд бол тодорхой хэмжээнд бас байх ёстой. Энэ чинь бүхэл бүтэн улс. Нууц байх ёстой. Гэхдээ эднэр шиг өөрсдөө баяжихын тулд, өөрсдөө идэхин тулд, өөрсдөө бичиг баримтыг нууцын гэрээ рүү оруулахгүй. Төрд хар хайрцагны бодлого гэж байна. Төрийн нууц юм гэж байна. Ард түмэн мэдхгүйгээр хийх зөндөө нууц ажиллагаанууд байна. Энэ болгон руу бас ард түмэн хавтгааруулаад хандаж болохгүй. Одоо ерөөсөө шудраг үннийг л хармаар. Энэ хулгайчуудад насаар нь хоригдох ялын нүгий. Тэр гэрэг таавар маавар юу байдгийг тэр юу лээ бүгдийг хурааж авмаар. Энэ том объектуудын том газруудын ерөөсөө амар том газар хашаалж байгаа 20-30 хаус барьсан. Мөнгө угаах хэрэг байхгүй. Энд чинь эхлээд нүүрсээ зарж байгаа. Нүүрсээ зарсан мөнгөө бэлэн авахгүйгээр барилгын материал болон бусад хэрэгтэй юмнуудыг авчиж байгаа. Ингээд бичиг баримтан дээр яаж ийм гэхээр барилгын материал худалдаж авсан гэдэг. Одоо тэр ЭМС-с нь ч байна уу, ухаа худган ч байна уу, бор тэг нь байна уу, амар баясгалангийн тал байна уу, дан хоёрын эрдний байна уу, тэр Жэнкогийн байна уу, амуудра ерөөсө хамаа байхгүй. Тэр намаацын юм билээ, мандах юм билээ. Тэгээ тэр нэг мандах хоёр гэж нэг лоо өрчин. Тэр мандах хоёр хаана вэ? Бас гадагшаа гараа зогтоод. Ерөөсө хулгай авч хийж байгаа л цүм мөнгө хийгээл тэгэл гадагшаа гараа зогтооч. Эднэрт одоо насаар нь хорих ял өгөхөөс гадна 300 жилийн ял өгөх хэрэгтэй. Тэгээ үр хүүхдүүд нь дамжиж тэр ялыг дуусгадаг. Тэгэхгүй бол одоо эднэр ч яг гадаадд байж байгаад өгөхөд өгнө. Үр хүүхдүүд нь хулгай мөнгөтэй баахан баян пистанаар Монгол руу эргээл ороод ирнэ. Тэгэхээр эднэрийг үр удмаар нь бүр тасалмаар. Хулгайчийн хүүхд бол хулгайч. Ойлгосноо. За би түрүү нөгөө яриагаа яачлаа. Эхлээд нүүрсээ зараад гаргангуудаа бэлэн мөнгө авахгүй нь шүү дээ. Барилгын материал авчдаг. Хэрэгцээтэй бүхий л материал тэр барилгын материалаас гадна дотор тавилга юу гэдгийг бүгдийг авч. Ингээд том газруудыг үн зөхөж худалдаж аваад маш том байшингууд барьчихж. Тэгээд тэр байшингуудаа зараад ингээд мөнгө нь бохир мөнгө нь 2-3 угаагдчихж байгаа юм. Шалгангууд барилгын материал орж ирсэн. Бэлэн мөнгө авсан юм байхгүй. Дансанд нь мөнгө хуримтлагдсан юм байхгүй. Тэгээ нүүрсээ байшин болгож байгаа. Тэгээ барилгын материал
Тэгээд тэрийг бас нэг барилгын компани авангуудаа байшин барьждаг. Тэгээд тэр нь жуучин компаниар оронгуудаа зарагдчихдаг. Ингээд мөнгө хид угаа хийчих. Тэгэхээр эднэрийн тэр газар үйл хөдлөхөөрөнгө тэр том одоо тэр жаргалантай ам руу тэн богдуулын ам руу төр хурах ийшээгээ барьсан том нисхийн цаагуур барьсан ярамгар барьсан том байшингуудыг бүгдийг нь хурааж улс хурааж өнөөдөр төр төмөр нүүртэй гэж ярьдаг. Төр төмөр нүүрээ ядарсан биднэрт гаргаад байна. Одоо энэ задарсан пизда нартаа төмөр нүүрээ гарга. Хэрвээ та нар төмөр нүүр гаргаж чадахгүй бол энэ авилагчдыг, энэ хулгайчдыг хэрвээ зүгээр өнгөрөөх юм болвол бид нар өөрсдөө очиж байгаа алан шүү. Алан шүү заяа. Тэр Непалдаа товцсон уурж муурах юу ч. Өстө зодсоор байгаа алан шүү. Би бол хамаа алга. Нийгмээ цэвэршүүлээд Монгол орноо цэвэрлээд атом босдын байна, халдын байна гэдгийг харуулад хэдэн хулгайчийг барьж байгаа халан шүү. Зөв. Өстө зодж байгаа талын шүү гэсэн. Та нар арга хэмжээ авдаг юм бид нар ална. Одоо эднэртэй чинь хойволтсон бохор шүүгч нар байгаа. Бохор прокурорууд байгаа. Бохор цагдаагийн нөгөө бүдүүн хурандаа нар. Энэ туулгоолыг дагсан дүүрэн газар авсан хурандаа нар. Энэ хурандаа нар хаанаасаа энэ том байшаа аваад том газар хашаалж аваад. Энэ шүүх прокурорын бүгдийн цэвэрлэл. Би энэ хоёрт айгүй их тэгж байна. Бас амар их баярлж байна. Ганц удаа ч гэсэн шударга байдлыг бид нар тогтоомоор байна. Яг энэ дээр ард түмэн нэгдэж ажилламаар байна. Ойлгосноо. За эднэр бол аимшигтэй хэрэгүүд хийдэг юм байна. Хүүхдийн, дүүгийн, найзын шорон даваач хийдэг юм байна. Гэмт хэрэг тулгана. Одоо нөгөө шүүгч дээр үг байгаа шүү дээ. Эзэн нь олдвол тохох хэрэг шүүгэн дотор дүүрэн байна гэж. Тэгээ хин нэг барьж ирээд хэрэг тохоод шоронд хоригд юм байна. Гэрцгээлдэг юм байна, тамалд юм байна. Тэгээ гарын үсэг зурулт юм байна. Тэгээ байшингийн офисуудын дээрэмдт юм байна, газрын дээрэмдт юм байна. Аимшигтэй гэмт хэрэг хийдэг. Зүгээр эдгээр нүүрс зарсан. Ард түмний боломжийг хулгайсан. Бохор мөнгө угаасан, хүн барьцаалсан, аимшигтэй хэрцгий дээрэмдсэн, залилсан. Асар муухай хэрэгүүдийг эдгээр бүр баг болж ажилладаг юм байна. Бүр дээд доод дунд бүхий шатанда одоо ингээд сүлбээ тогтооцсон. Тэг сүлжээ болцсон. Бүр системчлэгдсэн, угсрагдсан. Тэгээд тэрийг аргалдаг цагдаа, явуулдаг цагдаа, барьдаг цагдаа, тэг хяндаг прокурор, яллагч, ингээ шүүгч, тийм үү? Одоо ингээ хил хамгаалах газар хилээр тэднийг дуугаа гаргадаг, юмыг оруулдаг ингээд бүр аимшигтэй пистан нар юм байна. Тэгэхээр эднийг л хуцах, бүгдийг нухах хэрэгтэй. За бүгдийг шахах хэрэгтэй. Энэ сувдаа гэдэг хар гिचээ ороод ирсэн. Амжина пистан чи хараараа заяа. Амжуулан заяа. Үннийг та нар хизээч үгүй болгож чадахгүй заяа. Үнэн дийлнэ. Хэрвээ энэ хоёраа хууль зүйн дотоод хэргийн сайд та эднийг таслан зогсоож чадахгүй бид нар очин заяа. За дараагийн лав хүртэл байна та. Би л лав очин. Би шүдээ хүртэл зэвсгэлээ араас нь явна. За. Эх орныхон төлөө, тусгаар тогтнолынхон төлөө, үр хүүхдүүдийн төлөө, үндэснийхэн төлөө, үндэснийхэн төлөө. Мэдв.